хичээлээр ерөнхий үржигдхүүнийг хаалтнаас гаргах тухай заах гэж байна. За ерөнхий үржигдхүүнийг хаалтнаас гаргана гэдэг бол нэг гишүүнээр олон гишүүнтийг үржих үйлдэлийн уран үйлдэл гэж ойлгож байна. Өмнөх хичээлээр заасан ёсоор ингэж үржүүлэх үйлдэлийг гүйцэтгэхдээ гишүүнчлэн үржүүлэх буюу А-гийн Б-гээр үржүүлнэ, бас А-гийн С-гээр нь үржүүлдэг. Тэгвэл ерөнхий үржигдхүүн хаалтнаас гарах гэдэг нь ийм ерөнхий үржигдхүүнтэй хоёр нийлбэрээс ерөнхий үржигдхүүн буюу энэ А-гийн хаалтны өмнө гаргах юм уу хаалтны ард оруулаад ийм хэлбэртэй чиглэж байгаа. За жишээ авъя. За энэ илэрхийлэлээс ерөнхий үржигдхүүн хаалтнаас гаргая. За инхийн тулд 12 дэх тоог 3-ыг үржих нь 4 үжижээ. За үржих нь А, үржих нь X. Хасах нь 15 дэх тоог 3-ыг үржих нь 5, үржих нь А, үржих нь Y гэж үжиж. За энэ илэрхийлэлд байгаа хоёуланд нь байгаа 3 гэсэн үржигдхүүнийг хаалтнаас гаргаж болно. Тэгвэл 3-ын хаалтнаас гарахаар оронд нь энэ үлдэнд за арийнх нь гишүүнээс бол энэ үлдэн. За дахиад энд хоёуланд нь байгаа ерөнхий үржигдхүүн байгааг харж болно. Эндээс энэ А-г нь бас хаалтнаас гаргавал ийм бол. За одоо эндээс бол ерөнхий үржигдхүүн байхгүй учраас энэ ерөнхий үржигдхүүн нь хаалтнаас гараад дуусна. За энэ илэрхийлэлээс ерөнхий үржигдхүүн хаалтнаас гаргая. За 8x квадрат гэдгийг ингэж хичүүлнэ. За 6x гэдгийг ингэж хичүүлнэ. За эндээс харуул мэдээж хэрэг ерөнхий үржигдхүүн буюу 2x-ийг хаалтнаас гаргавал энэ илэрхийлэлээс ерөнхий үржигдхүүн хаалтнаас гаргая. За мэдээж хэрэг хоёр нэмэгдэхүүний хоёуланд нь байгаа зүйл бол n байна. Тэгэхээр n-ийг нь хаалтнаас гаргаж болно. N хаалтнаас гарахаар эхний нэмэгдэхүүний хувьд бол 5m үлдэнэ. За зарим сурагчид артлынх нь n гарчаар оронд нь юу ч үлдэхгүй юм шиг болдог. За энд бол ерөнхий үржигдхүүн гэж байгаа учраас нэгийг үржих нь n гэсэн үржигдхүүн байгаа. За урталт нь 1 гэсэн үржигдхүүн байгааг бичихгүй байж болдог ч бичээг байгаа гэж ойлгоно. За тэгэхээр n гаравчаар оронд нь 1 үлдэнэ. За зарим тохиолдолд тэмдэгтэй үржигдхүүн хаалтнаас гарах тохиолдлууд байж болно. Тэр тохиолдолд өмнөх хичээл дээр ярьсан ёсоор нэмхийг нэмэхээр үржүүлээд нэмэх, нэмхийг үржүүлээд хасах, хасахыг нэмэхээр үржүүлээд хасахыг хасахаар үржүүлээд нэмэх гэсэн энэ дүрмээ яг адилхан баримтлана. Энэ дүрм бол үржих болон хуваах үйлдэлтэй яг адилхан байдаг учраас яг энэ дүрмийнхаа давах хас тэмдэгтэй үржигдхүүнийг хаалтнаас авч болно. За жишээлх юм бол эндээс хасах хэсэг хаалтнаас гарвал эндээс хас тэмдэг нь гарагдсан учраас оронд нь нэмэх дүр үлдэнэ. За хоёр дахь нэмэгдэхүүнээс бол тэмдэг хаалтнаас гарчгаар
Өөрөөр хэлбэл нэмхийг хасагдах байхаар гэсэн. Энэ дүрмийн дагуу тэмдэгтээ 3x үлдэнэ.